vlog тавтанд үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр миний ямар өдөр вэ гэхэд өнөөдөр миний төгсөлтийн өдөр байгаа. Лавра гадаад их сургуулиар төгсөж байна. Би өнөөдөр очиж диплома гаргаж байгаа юм. Одоо болохоор цаг 8 болж байна. Тэгээд нүрээ бодуулаад үсээ янзлахаар скин код дээр мейкапын цаг авсан байгаа. Тэгээд очиж нүрээ 9-с бодуулна гэж авсан байгаа. Тэгээд очиж нүрээ бодуулаад тэндээ үсээ зүгээр эндүүгээр нэг хиндүүтчих гэсэн бодолтой явж гин. Тэгээд нарны төсвөрхөө шууд гараад ирлээ. Солонгос болохоор яг хонхны баяр гэх Монголын шиг тийм нөгөө өргөн дэглэхээр яг тийм болохгүй. Яг гоё ингээд гоё арга хэмжээ болно. Тэгээ би яг нөгөө хонхны баяр дээр өмснө гэж зориулж яг хувцас ол аваагүй. Тэгээд нүрээ гоё бодуулаад үсээ хөрхэн янзлж гэж бодоод тэгээд зүгээр байгаа юм өмсөд. Харин энд болохоор мэрэд тоор дээл авсан баггүй. Тэгээд дээлээ өмсөд дээлтэй энийг зураг даруулчих гэж бодоод дээлээ зүнхлээд аваа явж гин. Тэгээд өнөөдөр ашгүй бороо байхгүй ойр түмэн амар бороотой байгаа сайран. Бороогүй цэлмэг тэнгэртэй байна. Борооч чад бас нэг жоохон дотраад сонирн байгаад байдаг шүү дээ. Тэгээд бороо болохоор бас гоё наа. Тэгээд өнөөдрийн миний төгсөлтийн блогтой хамтаагаарай. Би одоо уяда яв дээр буугаад скрин кодер алхаа явчихна. Тэгээд энийг юм бодсон чинь өчигдөр ажил дээр байж байгаа л ажиллаж захтаа ингээл янз янз боддог байхгүй. Тэгсэн чинь би одоо нэг яг төгсөөс өмнө одоогоос нэг 2-3 жил мэлийн өмнө байна уу. За 2 жилийн өмнө арай биш мэн 3-4 жилийн өмнө бодохтаа би төгсөөд шууд Монгол явна гэж бодож байсан байхгүй. Тэгээд гинт тэгэж бодож байснаас санаад би болон тэгэж бодож байсан шин. Одоо болсон чинь за одоо нэг дахиад нэг хэдэн жил болчиход буцна гэд боддог болцсон. Тэгээ гинт тэрийгээ санаад яа солонгост иржсэн бодоо их сургуультай элсэж орчихсан бодоод амар хөөрхөө санагдаад жоохон байсан байхгүй одоо ингээд одоогийнхоо өөртөө харьцуулахад тэнгуү тэр үед өөрөө нэг л том болсон юм шиг бодлоо. Тэгвэжтэй гэж бодлоо. Одоо нүрээ бодолчаад бороо орохгүй гэсэн чинь сая патронд хахад нэг жоохон бороо ороод шивсэн одоо л өсчиж тээх бараастай. За ирчлээ. Скин код гэдэг тэнд хай. Зэ сургууль дээр ирчлээ. Хойд эндээс кофе авъя. Ирчлээ. Өөр сургууль дээр ирэх юм шиг. Одоо зүгээр бодож байгаа хаа. Йоо амар халуун байна. Гэтэ сургуулийн энэ ойр орчинд бүр ингээд өвөл болохоор илүүхгүй зэн зун илүү бүр халуун байгаад шүү дээ. Яа гэх юм мэдгүй. Сургууль дээр ирээгүй. Эр төрсөнгүй гоё. Одоо би тань сургуулаа танилцуулна заяа. Одоо ингээд гараал дандаа ингээд кофе шоп хоолны газрууд идэг за. Тэгээд хүүхдүүд засварлагаараа ийш ирж газ гүйж хоолоо идэж кофегоо уучаад буцаа сургууль руу гүгээ явдаг. Заавалгүй. Бүши миний хайр залгаж байна. За одоо диплома авах гэж байна. Би папако. Зя диплома авчлаа. Гомоо.
Мөртөч нөгөө заа хоочирч юм. Чи юм яа. Энэ ингээ 10,000-аар эмээр зарж идэв. 얼마 줬어? Манай он. За одоо заяа хувцас өмсөж байна. ингээд их чин төгслөө. Ингээд төгслөө. Том онны боллоо. Айгуу хөөрхөн харагдаж байна. Сансари нэг. Юу юм Энэ бэ? бас юм хөх юм бэ те. Харин тэ нацтай хөөрхөн юм шүү дээ. Байна. За. Алуу малаага шидэрөө. Энэ хаашаа наа. Гадаад тэгээ бүр амар халуун сая сургууль дээр 6 даруулж байгаа. Тэгээ буцаж гэвлүүгээр хувцаслчаад буцаагаар авч надад бэлтгэлтэй 7-оос тэгээд бүр амар халуун болохоор газ 6 дараал хідэмшлээ хийжээл явлаа. Тэгээ угаасаа өөр сургууль дээр нэг онцон юм байхгүй болохоор тэгээ гадаа энэ хараа бүр ингээ хөлрөөд юм нуурсан амар сэлэтэй. Тэгээ би нэг манай заал манай гэрээс нэг 40 минутын зайтай байдаг байхгүй алхаад. Тэгээд кардиогоо болгонгоо ирж очих талхаа яваад байгаа юм. Гэсэн чи бүр амар хөсгөөчтэй. Тэгээ сайхан байна. Сургуулиуд төгсчлөө шүү гэж тийм билэгт. Би сөүлд ирчээд яг энд байдаг гэсэн буудалд ажилдаг байсан байхгүй юу? Нэг жижиг нэг цагийн буудал гэсэн чинь бүр нураагаад шинэ юм өндөр байл болсон байна надад. Тэнгүүтээ яг эндэн дахиад нэг буудлаа дүүс. Тэгсэн чи тэр бас нураагдаад шинэ барилга баригдчихна.